Өдрөөс өдөр тусан нэмэгдэж байгаа хүний хэрэглээг дагаад хог хаягдлын хэмжээ ч ихсэж байна. Тиймээс хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах зэрэг аргыг нэвтрүүлж, байгаль орчиндөө ээлтэй эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх асуудалд анхаарлаа хандуулах болсон. Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулах 30 гаруй үйлдвэр байгуулагдсан бөгөөд тэдгээр үйлдвэрүүд 40-50% хүчин чадлаараа л ажиллаж байна. За учир нь эдгээр үйлдвэрүүд нийлүүлэлтийн дутагдaltaй байдаг байна. За үндсэндээ хогийг дахин боловсруулах боломж нь бий болсон. Харин одоо хогоо их усүр дээр ангилах шаардлагатай байгааг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хэллээ. За тэгвэл Доронтой аймаг үүний эхлэл болгож хогоо их усүр дээр ангилах ажлыг эхлүүллээ. За Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хаанвал дүүргийн тодорхой орон сууцны томоохон хорооллууд дээр энэ ажил хэрэгжиж байгаа. Одоо ингээд орон нутаг аймагаас бол анхных нь бол энэ Дорн аймаг Чоолсон хотын одоо энэ 2 дугаар баг 11 дугаар багийн нутаг дэвсгэрийн орон сууц хорооллууд дээр энэ үйл ажиллагаа хэрэгжиж байгаа нь бол аймаг орон нутгийн хувьд бол анхных нь бол Дорн аймаг Чоолсон хот болж байна гэсэн. Хогийг их усүр дээр ангилан ялгаснаар иргэдийн хандлага сэтгэлгээнд ямар өөрчлөлт орж байна? За хог хаягдлыг их усүр дээр нь ялгаан ангилна гэдгийг эхлээд одоо харахад бол төвөгтэй зүйл мэт боловч энэ нь алстан бол хүнийг маш их цэгцтэй зохион байгуулалттай альва зүйлд хандах хандлага маань бол эерэг сайн талтай болдог. Ялангуяа бид бол ирээдүйн хож улсын хүүхдүүд рүүгээ голлох анхаарлаа хандуулад энэ үйл ажиллагааг бол тэднэрт ингэж дадал хэвшил болгох нь бол туйлын чухал асуудал байгаа юм аа. Хог хаягдлыг их усүр дээр ангилах ажлыг инхүү төрийн зүгээс эхлүүлсэн нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр Доронтой аймагт байгуулагдах нөхцөлийг бүрдүүлж байна.